За бид нар бол хэлбэлзлийн бэлтгэлийг үл мэднэ. Хэлбэлзлийн бэлтгэл ийм байна. Өөрөөр долгионы бэлтгэл гэдэг нь ямар юм бэхээр ямар нэгэн цэг ерөө энд хэлбэлзэл орчин тарахыг бол долгион гэж нэрлэж байгаа. Тэгэхээр ямар нэгэн энэ хэлбэлзэл үүссэн цэгээс ямар нэгэн X зайд байгаа энэ цэгийн хэлбэлзэл нь ямар байх вэ гэдгийг тодорхойлдог. Энэ бэлтгэлийг бол юу гэж долгионы бэлтгэл гэж нэрлэж байгаа. За тэгэхээр энэ X зайг туулахдаа мэдээж хэрэг долгион хэлбэлзэл нь мэдээж хэрэг анх үүссэн хэлбэлзлээсээ ийм хугацаагаар яг хоцорч хэлбэлзэж байгаа. Өөрөөр хэлбэл анх үүсгэж байгаа энэ цэгийн хэлбэлзлээсээ тодорхой хугацааны дараа хэлбэлзэж эхэлнэ. Тийм учраас хугацааны хоцрогдолтой байна. За энэ хугацааны хоцрогдол нь бол энэ зайг долгион маань мэдээж хэрэг B хурдтай туулж байгаа учраас X-ийг хуваах нь B гэхээр долгион энэ цэг хүртэл очихдоо зарцуулах хугацаа гарна. Тэгэхээр энэ цэг бол энэ анхны цэгээс ийм хугацаагаар хоцорч хэлбэлзэх гэсэн үг. Тэгэхээр бид нар энэ фаз дээр нь энэ хоцрогдлын тооцоо хугацаан дээр нь яаж тооцох вэ гэхээр энэ цэг бол мэдээж хэрэг анх үүссэн цэгээсээ л ийм хугацаагаар хоцорч байгаа учраас хугацаанаас нь энэ Т одтой хугацаа хасч өгөх ёстой. За тэгэх юм бол өөрөөр омег Т гэж энэ Т-гээс X-ийг хуваах нь B гэдэг хугацаа хасаад өгөх юм бол энэ цэгийн хэлбэлзлийн бэлтгэл болж өгч. За долгионы бэлтгэл гэдэг маань ийм учиртай. За ижил пастай зэрэгэлдээ орших хоёр цэгийн хоорондох зайг долгионы урт лямбад гинэ. За долгионы уртыг бол хурдыг мэдээж хэрэг ижил пастай хэлбэлзэж байгаа хоёр цэг учраас хэлбэлзлийн үеэр үүсчих ёстой. Хугацаа нь бол ийм бай таарна. Хэлбэлзлийн үе бол нэгийг хуваах нь омегтэй ньютон тэнцүү учраас хурдыг давтамжид хуваасантай бас тэнцүү байна. За омегаар илэрхийлэх юм бол Т гэдэг бол 2π хуваах нь омегтэй тэнцүү. Энэ тэгвэл тэгэхээр Т-ийн оронд энийг бичээд хурдаар нь үзүүлэх юм бол долгионы урт гарах нэ. Энэ 3 янзын томьёогоор гарч болох юм байна. За энэ томьёонуудыг ашиглан бодлого бодноо. За энэ хэлбэлзлийн үүсгчийн хэлбэлзлийн бэлтгэлийг энд бичсэн байна. За энэ хоёр цэгүүл жишээлбэл ижил пастай хэлбэлзэж байгаа учраас лямбад болно. За унтрах хэлбэлзэл. За энэ унтрах хэлбэлзэл бүршин юу яасан байна? Ачаа зүүсэн байна. За энэ үл мэдээж хэрэг агаарын эсвүүцлийн удмаас ингэж далайч нь багасчаар байгаад ингэж багасчаа. За энэ үл зүгээр нөө юунд хийсэн байна? Усанд хийсэн байна. Шууд унтарч байна. За энэ бол досонд хийсэн учраас маш багаар ингэж. Энэ үл мэдээж хэрэг ямар нөө амортизаторын ажиллах зарчмыг л харуулж байна. Бид нар ийм хэлбэлзэл хийх биш. Тэгээд тосон байх юм бол ингээд шууд хэлбэлзэл буюу машины тослогоо шууд ингээд дарчих юм аа гэдгийг энд харуулж байгаа юм. За энд гол зүйл нь болохоор хэлбэлзлийн далайц нь яаж өөрчлөгдөх вэ? Хэлбэлзлийн далайц яаж өөрчлөгдөх вэ? За энийг ингээд харчихъя. За энэний далайцыг нь харъя хэдүүлээ. За энэ эхний энэ бүршин дээр бол энэ хэлбэлзэл маань ингээд далайц нь яасан эхлээд үл ийм байсан байна. Дараа нь ийм болж гэх мэтлэн далайц нь яасан гэр ингээд ааж ингээд буурсан байна. Тэгээ энэ далайцын бууралт нь бол ийм томьёогоор илэрхийлэгддэг. Энэ томьёогоор далайц нь бол. За энэ бол мэдээж хэрэг космос энэ гармоник хэлбэлзэл байна. Гэхдээ гармоник хэлбэлзэл хийж байгаа боловч далайц нь ингээд буураад байдаг. Ийм хэлбэлзлийг бол унтрах хэлбэлзэл гэж нэрлэж байгаа. За унтрах хэлбэлзлийн энэ гишүүн бол юу илэрхийлдэг вэ? Унтралтын коэффициент гэж нэрлэж байгаа. За тэр нь бол
эсэргүүцлийн коэффициентийг за энэ дүүжсэн ачааны массыг 2-оор үзсэн энэ ачаастай тэнцэн байна. Унтралтын коэффициент. За энийг мөн чэйжлэх хэрэгтэй. За давтамж нь ямар үнэтэй тэнцэн байх вэ? Энэ давтамж нь бол бүшин дүүжингийнх бол бид нар шууд К ковах нь М гэдэг ингээд зургийн дор ингээд олчдөг байсан. За унтрах хэлбэлзлийн хувьд бол энэ давтамж нь бол бас багасах юм байна. Давтамж нь багасаад байх юм байна. За тэгвэл ямар хэмжээгээр багасах вэ гэхээр унтралтын коэффициентийн квадратаар багасах юм байна. Өөрөлд унтралтын коэффициентийн квадрат гэдэг. За ийм томьёогоор бодох юм байна. Энэ нь л мэдээж хэрэг чөлөөт хэлбэлзлийнх нь үеийн давтамж болно. За тэрнээс ингэж хасагдах юм байна шүү. Энэ томьёог сайн чиглээд авах хэрэгтэй. За энэ дээр бол харуулж байна. Энэ бол гармоник хэлбэлзэл хийж байгаа. За далайч нь бол мэдээж хэрэг ямар хуулиар буурч ийн гэхээр Е-гийн хуулиар буурч байгаа юм. Энэ сөрөг тэмдэгтэй учраас Е-гийн хэлбэлзлийн тэгшлэг нь бол ийм хэлбэртэй байна. гэж харна. Эсрэг талдаа бол мэдээж хэрэг эндээс хийдийг нь олох юм бол комплекс буюу ийм тоо учраас 2 хариу гарна. Нөгөө талдаа бол мөн далайц ингэж буурч байна. За далайцын бууралтай холбоотой бодлого бол энийг дараагийн жишээн дээр авч үзнэ. За хэрв 2019 оны 44 дугаар бодлого юм байна. Хэрв унтрах хэлбэлзлийн далайц нь 10 секунд хугацаанд 10 дахин багассан бол 100 дахин багасхын тулд багасах хугацааг олно гэсэн байна. За унтрах хэлбэлзлийн далайцыг бид нэр сая ингэж үтсэн байгаа. Энэ Е-гийн хуулиар буурдаг, далайц буурдаг Е-гийн хуулиар. За энэ А0-ыг ийшээ гаргах чирээд их юм А ковах нь А0 Е сөрөг сигма Т гэдэг ингээ гарцсан байна. Натурал логарифм. За энэ үл юу гэсэн үг гэхээр Е-гийн ийм зэрэгт нь А ковах нь А0 гэдэг тэнцвэр чинь эндээс натурал логарифм А ковах нь А0 гэдэг маань хасах сигма өрчгөнтэй байна. Ийм хэлбэртэй болно. За үүнийг 10 секунд болон 100 секундтэй бичвэл яах вэ гэж. За натурал логарифм 10 секунд дээр бичээ. Энэ бол А0 гэдэг бол анхны далайц, хамгийн анхны далайцыг хэлж байгаа. 10 секунд дээр энд 10 секунд дэх далайцыг энд орлуулъя. За тэгэх юм бол энэ Т нь бол 10 гэж гарах юм байна. 10 секунд гэж гарах юм байна. 100 секунд орлуулах юм бол энэ сигмаг үржих нь энд үржих байх. Т гэдэг энэ бол 100 секунд болно л гэсэн үг юм бол. За энэ хоёрыг хооронд нь энэ тэгшдгийг хооронд нь яг хөөр харьцуулах юм бол энэ сигманууд нь хураагч, эдгээр хураагчин тэгэхээр Т100 хуваах нь Т10 үлдэнэ. Энэ нь ерөнхийдөө 100 секунд гэсэн үг л дээ. 100 секунд, 10 секунд гэсэн үг. За ийм хэлбэртэй болно. За эндээсээ 100 секундээ уучлаарай энэ 100 секунд 100 дахин гэж багасцгаа. Энэ бол 10 дахин багасцгаа. Энэ секунд гэдэг энэ буруу бичсэн юм шүү. За ингээд Т100 гэдэг хугацааг олох юм бол энийгээ ийшээ үржүүлчих гэсэн үг. Энийгээ ийшээ үржүүлнэ. За тэгэхээр ийм хэлбэртэй болно. За энэ Т10 гэдэг бол за энэ мөн 10 секунд хугацаанд гэж байгаа юм байна. 10 секунд хугацаанд ингээ үржүүлэхээр натурал логарифм нь 1-ийг хуваах нь 10, натурал логарифм 1-ийг хуваах нь 10 гэх квадрат учраас энэ хоёр хураагдаад за энийг яагаад квадрат болгосон бэ гэхээр энийг квадрат нь 100 дахин багассан гэсэн учраас 1-ийг хуваах нь 100 байж таарна. За тэрний квадрат гэдэнгүүт энэ хоёр нь яг үхээр урагшаа гарчдаг. Логарифмын дүрэн байна. За ингээ гарангуут энэ хоёр тэнцүү болчихно. Натурал логарифм 1-ийг хуваах нь 10, натурал логарифм 1-ийг хуваах нь 10. Энэ хоёр хураагдаад хоёрыг үржих нь 10 секунд болж. Өөрөөр бол 20 секунд юм байна. 100 дахин багасхын тулд 10 секунд хугацаанд 10 дахин багассан бол 20 секундэд 100 дахин багасах юм байна гэсэн юм хариу гарлаа. За долгионы бодлогод. Ер нь бол энэ
унтрах хэлбэлцэлтэй бодлогод ерөөсөө энэ 10 оноос 21 оны хооронд зөвхөн ганцхан ирсэн байна. Тэр нь үл ийм бодлого байнамаа. За долгионы бодлого 2015 оны бодлого байна. Нэг орчноос нөгөө орчинд дууны долгион нэвтрэх үед долгион тарах урд 4 дахин багассан бол долгионы урт болон давтамж хэрхэн өөрчлөгдөх вэ гэж. За шууд бодолтой бодъё. Долгионы урт гэдгүүл долгионы хурдыг үеэр үзүүлэлттэй тэмцэв. За бидний энэ нөхцөл үйл яасгүй 4 дахин багассан гэдэг хурдан. Тэгэхээр B квах нь 4, тэгээ үржигэн Т хэмэл ямд 2 дахь долгионых нь 2 дугаар орчинд орсон долгионы урт гарна. За энэ бол B үржигэн Т-гээ энд ямдаар илэрхийлээд орлуулах юм ийм бол ямдыг хонтор болно. Долгионы урт нь 4 дахин багасах юм байна. 2 дугаар орчинд байна. За харин давтамж нь үеийн урвуу Т тэнцэн нэг хон юу тул хурднаас хамаарахгүй. Энэ бол хурднаас хамаарахгүй маань. За тэгэхээр долгионы урт нь 4 дахин багасах гэдэг хариулт нь бол зөв юм байна. За өөрчлөгдөхгүй давтамж нь өөрчлөгдөхгүй гэдэг хариулт бол зөв байна. За тэгэхээр энэ А хариулт бол зөв байна. За 23 дугаар бодлого. Энэ 15 оны 23 дугаар бодлого. Дууны долгионы давтамжийг бууруулж далайцыг ихсгүүл дуу авиа хэрхэн өөрчлөгдөх вэ гэж. Давтамжийг нь бууруулна гэж. Давтамжийг бууруулахаар дууны өнгө нь нарийсдаг. Далайцыг ихсэх юм л дуу чангардаг. Тэгэхээр дууны өнгө нарийсаад далайц нь ихсэхээр чангардаг юм байна. Тэгэхээр энэ А хариулт зөв юм байна. Өнгө нарийс дуу чангарнаа гэдэг. 17 оны 29 дугаар бодлого. Шингэн дуу тарах хурд 1200 м/сек бол 1 кГц давтамжтай дууны долгионы урт ба үеийг олоо гэж. Дууны долгионы урт нь үе гэдэг нь мэдээж хэрэг Т тэнцэн нэг хон юу. За нь юу гэдэг нь бол 1 кГц гэсэн учраас 1000 Гц гэсэн үг. Энэ тухайгаар 0.1 секунд буюу 1 миллисекунд болж байна. Хариултан дээр нь миллисекунд гэж олсон учраас энийг мэдээр илэрхийлсэн байна шүү. За диамб долгионы урт гэдгүүл долгионы хурдыг үеэр үзүүлэлттэй тэмцэв. За ингээд долгионы хурд гэдэг нь 1200 м/сек. Үеийнүүд энд 0.1 буюу 1 гэж гаргасан байгаа. Ингээд үржүүлэхээр 1.2 м урттай байна долгионы урт. За мөн 17 оны 29 биш энэ 30 дугаар бодлого байгаа. Хөгжмийн дугуулангийн отгоо за ийм хүмүүс утсан хөгжмөөр тоглоход харгалзан ийм давтамжтай аяд тогложээ. Аяыг бүдүүн дугуйтаас хамгийн нарийн дугуйт хүртэл дараалуул гэж. За энэ дууны өнгөний тухай бодлого байна. Хамгийн бага давтамжтай нь бол хамгийн бүдүүн дугуйтдаг. Тэгэхээр хамгийн бага давтамж гэдэг энэ дотроос 120 Гц байна. Дараа нь 100, 210, 1200, 2100, 15000 гэдэг. Яг энэ дараалал байх юм бол бүдүүн дугуйтаас нарийн дугуйт хүртэл дараалах юм байна. За энэ биш юм. Энэ улаанаар тэмдэглэсэн бол зөв хариулт болгоно. 2019 оны 26 дугаар бодлого хөдөлгөөнгүй ажиглагч түүний дэрэгдүр 10 секундын туршид давалгааны гүдгэрийн 5 орой 4 м/сек хурдтай өнгөрөхийг анзаарсан бол долгионы уртыг олоо гэж байна. За энэний урт давалгааны энэ урт бол ямар юм байх вэ гэхээр долгионы хурдыг хугацаагаар нь үздэг. Тэгээд энэ давалгаа нь энэ хэдэн давалгаа гэсэн тэрнийх нь урт гарна ийм томьёо байна. За энэ томьёоноосоо лямбдыг олъё. Тэгэхээр энийг хэдэн 5 долгионы хурдтай гэж байна. Ингээд 1 2 3 4 1 2 3 4 хагас долгион байна. Тэгэхээр энийг
4.5 хуваахаар долгионы урт нь гарна. За энэ дээр бол 5 гэж гаргасан байх юм. 5 долгион 5 гүдгэр нь өнгөрсөн байна. Эсвэл 5 бүтэн долгион өнгөрсөн гэж хэлээг байгаа. Тийм учраас эндээ 4.5 долгион гэж ингэж оруулах хэрэгтэй. Тэгээд ингээ хуваах юм бол энэс арай их тоо гарна. За энэ дээр бодлогын энэ хариултан дээр нь болохоор бол 5-аар нь бодсон юм байна. Энийг 5 долгион бүтэн долгион өнгөрсөн гэж утсан байна. За тэгвэл мэдээж хэрэг 5-аар нь бодож таарна. Тэгээд 8 гарсан юм хариулт нь. За 40-ийг 4.5 хуваахаар за ийм болох юм байна. За 2019 оны 27 дугаар бодлого ямар давтамжтай дууг инфра дуу гэдэг вэ гэж. Инфра дуу гэдэг бол хүний сонсох давтамжаас бага давтамжтай дууг инфра дуу гэж нэрлэдэг. Хүний сонсдог давтамжаас их давтамжтай дууг бол ультра дуу гэж нэрлэдэг юм байна. Тэгэхээр ер нь бол бага давтамжтай дууг инфра дуу гэж нэрлэдэг. Хүмбэл 20 Гц-ээс 20 мянган Гц-ийн хооронд сонсдог гэж үзэх юм бэл 20 Гц-ээс бага давтамжтай дууг юу гэж хэлэх вэхээр инфра дуу гэж нэрлэх юм байна. За 2019 оны 28 дугаар бодлого аль нь шингэн хатуу бид дуу тарах урдыг буурах дараалал зөв ирэмблэн гиссэн байна вэ гэж. За ер нь бол хатуу биетэд дотор дуу маш хурдан тардаг. За шингэн тул дуун зэрэг хийдвэл хамгийн бага хурдтай тардаг. Агаарт бол. За тэгэхээр буурах дараалалаар зөв ирэмблэхээр эхлээд хатуу нь байх юм байна. За хийгээд энэ л хатуу шингэн хийгээд ингээд дараалал энэ зүг байх юм байна. (2019 оны 45 дугаар бодлого энэ 19 онд бол яг энэ долгионтой холбоотой нэлээд олон бодлого ирсэн байгаа. Далайн гүний хэмжигтэй дууны долгионыг ашигладаг. Яагаад гэвэл завтай согцтой удаад дээрэс нь дуу ультра дуу ингэж цацдаг. Ультра дуу. Өндөр давтамжтай дуу гэж. Тэгээ дараа далайн геролд очиод буцаад ингээ оохоор нь дээр нь дууны локатораар бүртгээд авчдаг. Ингээд энэ хооронд ямар хугацаа зарцуулсан бэ гэдгийг тооцоод тэр хугацаагаар нь энэ өндрийг энэ гүнийг тооцоолцдог. За 2H зам туулна. За мэдээж хэрэг дууны долгионы хурд байна. За энэ цэгээс гарахт нь гараад яваад ирэх хугацааг нь бол мэдээж хэрэг тэр локатор бол хэмжиж байгаа. Тэр хугацааг нэг энд өгсөн байна. 6 секунд гэж өгсөн байна. За ингээд эндээс А шиг болох нь бол энд 2 ийш харах 2 хуваагдана. Б гэдэг нь 1200 м/сек. Үржих нь 6 секунд хуваах нь 2 гэдэг ингээд 3600 м гүнтэй далай байжээ. Өөрөөр 3.6 км гүн байсан байна. 2019 оны 46 дугаар бодлого хэрэв хэлбэлзлийн давтамж нь юунд 680 Гц, дууны хурд нь 340 м/сек бол дууны долгионы бие биеэсээ 25 см зайтай цэгүүдийн хоорондын фазын ялгарыг олоо гэж. За энэ мөн долгионы тэгштгэл бичих хэвээр дуу үүсгчийн хэлбэлцэлнүүд ийм байна. За энэ цэг дээр дуу үүсгчийн цэгийн хэлбэлцэлнүүд ийм байна. За түүнээс 25 см зайдах цэг дээр мэдээж хэрэг энэ хэлбэлцэл хоцорж очих учраас долгионы тэгшгэлээр ийм хэлбэлцэл юм. Энэ тэгээс ийм ээлийг хуваах нь Б ийм хугацаагаар хоцрох учраас долгионы тэгшгэл юм байна. За энэ хоёрын энэний фаз хоёрын ялгарыг олох гэдэг юм байна. Тэгэхээр эндээс энийг хасна. За энэ омег гэж энэ дээр бол давтамж нь өгсөн байгаа учраас бид цикл давтамжийн хооронд юу гэдэг давтамжаар илэрхийлсэн номыг оруулъя. Омег тэнцүү 2-ыг үржих нь юу гэдэг. За энэ омегийн хооронд энийг оруулах хэрэгтэй.
Энэ омег тэгээс энийг хасчихаа шүү. За ингээ орлуулсан хаалт задлчи омег тэгээс хасах нь энэ омегтэй ийм байна. За омегийг өрчих нь L-ийг хуухан бэ гэж ийм гарч байна. Тэр нь нэмэх тэмдэгтэй байна. За энэ хоёр хураагдж байна. За омегийнх нь оронд 2p юу гэдэг ингээд биччихнэ. Энэ оронд. За L гэдэг нь бол мэдээж хэрэг 25 см. Энийгээ бүгдээрээ юунд шилжүүлж метр шилжүүлэх юм бол 0.25 болно. За B хурд гэхээр дууны урд нь 340 м/сек агаарт тарах болно. За ингээд орлуулах юм бол дельта P тэнцүү ийм P метр TP арилжаан фаз ялгууртай байх юм байна гэж гарч байна. 2021 оны 23 дугаар бодлого дууны долгионы давтамж бага. Далайчны их үед дуу хэрхэн сонсогддог вэ? За энэ түрүүнд баг ирсэндээ бодсон бодлого байна. Давтамж нь бага, далайч нь их. За давтамжаар бол дууны өнгийг тодорхойлдог. Далайчаар бол дууны чанга сулыг тодорхойлдог. Тэгэхээр давтамж бага байна гэдэг маань дуу бүдүүн байна гэсэн үг. Бүдүүн байна гэсэн үг. Далайч нь их байхаар чанга дугана. За тэгэхээр бүдүүн чанга сонсогдохоор энэ би хариулсан юм байна. За 24 дугаар бодлого А зурагт энэ зурагт гэсэн үг. Усны гадарга дээр тарж буй хавтгай долгионыг үзүүлжээ. Усны дээрээс нь харж байгаа тэгээ чулуу ямар нэг хавтгай зүйлээр зогцохоор ийм хэлбэрийн долгион үүсдэг. Хавтгай саваагаар ингэ зогсчих юм бол яг ийм хэлбэрийн долгион үүсдэг. За энийг нь ийм жижиг маш бага ийм нөхөр ингэж гаргаж байгаа юм байна. За тэгэхээр ямар хэлбэрийн цаана гарч байгаа долгион ямар хэлбэртэй байх вэ гэдгийг асуусан байна. За бодолт нь долгион хурж явсан цэг бүр дахиад хоёр дахь долгион үүсгэж болдог. Хурж явсан цэг болгон дахиад долгион үүсгэж болдог. Хэрвээ нүхний хэмжээг цэг гэж үзэж болохоор байх юм бол цэгэн үүсгчээс гарсан долгион бол бөмбөлөг буюу дугуй хэлбэртэй байна. За тэгэхээр энэ А хариултны энэ долгион бол дугуй хэлбэртэй байна. Бусд нь бол за энэ бас биш. Хэлбэр нь биш байна. За энийх бол яасан гэхээр за бас энэ бол бас алдаатай зургсан зураг байна. Энэ мөн алдаатай байсан. Хэлбэрлэлүүд ингэж тарах хэрэгтэй. За энэтэй адилхан хэлбэр үл юм байна. За тэгэхээр А хариулт үлдэх байх нэ. 21 оны 23 дугаар бодлого агаар тодорхой давтамжтай дууны долгион тархах үеийн нэгэн агшныг зурагт харуулах гэж. За агаарын молекулуудыг л ингээд ер нь дууны долгион бол хөндлөнд тууш долгион. Тууш долгионыг хэлбэлзлүүл агаарын молекулууд ингээд нейтрал, сэрэгжэл ингээд ийм байдлаар хэлбэлздэг. За тэгэхээр нейтрал ихтэй цэг дээр нь за дууны одоо юу гэдэг нь далайч ихтэй. Далайч нь хамгийн бага байна. Өөрөөр хэлбэл хурд нь хамгийн бага. Энэ хэдүүл хурд нь тийг байна гэсэн. Молекулуудын хурд тийг байна. За энэ сэрэгжилтэй хэсгээр нь бол молекулын хурд бол максимум утгаа авдаг. Тэгэхээр тийг сэрэгжилтэй максимум утгаа авна. За эргээ буцаад нягтрна. Тэгээ дахиад хурдаа авна гэхээр энэ хооронд бол хэлбэлзлүүд ямар хэлбэртэй явах вэ гэхээр хурдны долгион аюул хэлбэлзлийн бэлтгэлүүд иймэрхүү хэлбэртэй ингэ явах. Тэгэхээр энэ цэгээс гараад энэ хоёрын хооронд бол яг үгээр долгионы уртыг хэмжиж болох юм байна. За орчин нягтрсан хэсгийг ээж аашаар тэмдэглэн орчин сэрэгжсэн хэсгээр тэмдэглэсэн байна. Эхний нягтрсан хэсгээс сүүлийн нягтрсан хэсэг хүртэх зай нь 1000 м гэж байна. За энэ нийт зайд 1000 м болох юм байна. Бол дууны долгионы давтамжийг тодорхойлно гэсэн байна. Агаар дуу тархах хурд 330 м/сек. За 1000 м-ээ за ийм бодлоор бодчихъя. Долгионы урт гэдгүүл долгионы хурдыг үеэр үржүүлсэндээ тэнцүү байна. За тэндээсээ Т-г олох юм бол долгионы уртыг лямбдад хуваана. За долгионы урт гэдэг маань
энэ уртыг хэлбэлзлийн тоонд хуваалцны тэнцүү. Хэлбэлзлийн тоонд. За хэлбэлзлийн тоон хэд байна вэ гэхээр нэгтарсан хэсэг байна. За тэргээс хэрэгжин, тэргээ нэгтрэн, тэргээс хэрэгжин, эргээд нэгтэн гэхээр энэ хооронд хэлбэлзэл маань за энэ хооронд бол нэг бүтэн хэлбэлзэл, хоёр хэлбэлзэл, ер нь бол ийм гурван хэлбэлзэл хийж байгаа юм байна. За тэгээ бодох юм бол энд орлуулаад бодох юм бол юу тэнцүү нэг их баах нь за энэ дээр Т-ийн оронд лямбдыг баах нь Б-г орлуулсан байна. Ингээ орлуулад ингээ бодох юм бол 1650 гэрц гарч байгаа юм байна. За 2021 оны 23 дугаар бодлого агаарт тодорхой давтамжтай дууны төлөвөнд тархах үеийн нэгэн агшныг зурагт харуулсан гэж. Орчин нягтарсан хэсгийг N үсгээр тэмдэглээд орчин сэрэгцсэн хэсгийг C гэж тэмдэглэв. Эхний нягтарсан хэсгээс сүүлийн нягтарсан хэсэг. За энэ эхний нягтарсан хэсэг гэдэг нь энийг хэлж байна. Сүүлийн нягтарсан хэсэг гэхээр энийг хэлж байна. Энэ хоёрын хооронд бол ямар юм гэхээр 1000 м бол дууны долгионы давтамжийг тодорхойлно гэсэн байна. Агаар дуу тарах хурд 330 м/сек. За шууд бодолт руу оръё. За давтамж гэдгүүл нэг их бахан үе байдаг. Ийм хэлбэртэй байна. За лямууд долгионы урт нь бол хурдыг үеэр үрдсэн үржүүлэлттэй тэнцүү. За эндээс үеэ олоод тэгээд энэ тавих юм бол давтамж гарах хэрэгтэй. За үеэ олчихъя. Үе гэх юм бол лямуудыг долгионы уртыг хурдад хуваана. За долгионы урт гэдэг нь маань энэ L-ийг хэлбэлзлийн юуны үед хэлбэлзлийн тоонд нь хуваачих юм бол долгионы уртын тоонд нь хуваачих юм бол лямбд гарна гэсэн үг. За тэгэхээр долгионы уртын тоон бол 1 2 3 4 5 байгаа юм байна. Тэгэхээр энд 1000 м-ээ 5 тоон гэсэн үг. Лямбд нь гэж гарна. За энэ гишүүнээ энд орлуулчихна. За ингээд ийшээ орлуулад ингээ бодох юм бол 1650 гэрц гарч байгаа юм байна. За ингээд өнөөдрийн хичээл дуусч байна. За анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.